Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 12 сарын 27-ны өдөр 232 Төрийн ордон Улаанбаатар хот цэргийн дээд зол олох тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 15 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар зарлигийг тус үндэслэн зарлиг болгох нь Тагнуулын ерөнхий газрын дарга Хурандаа Дорж улбын гэрэл Цагдаагийн ерөнхий газрын дарга Хурандаа Сайн Эмбуугийн Баатаржуу Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Хурандаа Мангал сүрэнгийн Инх амар нарт бригадын генерал зал олох сугаа зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Тагнуулын ерөнхий газрын дарга Хурандаа Дорж улбын гэрэл Цагдаагийн ерөнхий газрын дарга Хурандаа Сайн Эмбуугийн Баатаржуу Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Хурандаа Мангал сүрэнгийн Инх амар Тагнуулын ерөнхий газрын дарга бригадын генерал Дорж улбын гэрэл Цагдаагийн ерөнхий газрын дарга бригадын генерал Сайн Эмбуугийн Баатаржуу Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга бригадын генерал Мангал сүрэнгийн Инх амар